Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг, хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага, REACH жижиг дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих төсөл. Монгол улс дахь жижиг дунд бизнесүүд бизнесээ өргөжүүлэн сайжруулахад шаардлагатай санхүүжилтийн банк санхүүгийн байгууллагаас зээл авах замаар шийдвэрлэдэг. Гэвч судалгаанаас харахад жижиг дунд бизнесүүд банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт олж авахад дараах тусалцаа дэмжлэг шаардлагатай гэж тодорхойлсон бөгөөд үүнд санхүү зээлийн боловсролтой болох, зээлийн бичиг баримтын бүрдүүлэлтэнд туслалцаа авах, банкны шалгуурыг давах зөвлөгөө авах, бизнес төсөл төлөвлөгөө боловсруулах, төсөл бичих арга зүй мэдлэгтэй болох зээлийн зуулчлалын үйлчилгээнүүдийг нэрлсэн байдаг. Харин жижиг дунд бизнесүүдийг илүү тогтвортой үйл ажиллагаатай, шаардлагатай санхүүжилтийг банк санхүүгийн байгууллагаас олж авахд дэмжлэг үзүүлэх зорилготой Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн зүгээс хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа REACH төсөл жижиг дунд бизнесүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бизнес санхүүгийн боловсрол олгох сургалтууд, зээлжилтийг дэмжих ажил хэрэгч уулзалтууд, зээлийн зуучлал, бизнесийн зөвлөх үйлчилгээнүүдийг үзүүлж, маш олон жижиг дунд бизнесийг санхүүжилт авахд туслан дэмжиж ажиллаж байна. Жижиг дунд үйлдвэрлэгч бид нар санхүүгийн болон бизнесийн мэдлэг боловсролоо байнга дэвшлүүлэх шаардлага гардаг. Сэтгэгчид бид REACH төслийн бизнес төлөвлөгөө боловсруулах арга чадлын сургалтанд хамрагдсанаар үйлдвэрлэлээ өргөжүүлэх болон санхүүгийн болон бизнесийн мэдлэг боловсролоо дэвшлүүлсэндээ баяртай байна. Жижиг бизнес эрхлэгч биднэрт банкнаас зээл хүсгэд бичиг баримтын бүрдүүлэлт болон барьцаа хөрөнгөө яаж шийдэх тухай мэдлэг дутмаг байдаг. Харин Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг REACH төсөлтэй хамтран сургалт семинарт сууж зээлийн зуучлалын үйлчилгээнд хамрагдж байгаадаа баяртай байна. Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж боловсруулсан бүтээгдэхүүнээ 100% экспортод гаргаж байна. Бизнес эрхлэгч бидний хувьд бол хамгийн тулгамддаг гол асуудал бол нэгдүгээр санхүүжилтийн асуудал байдаг. Хоёрдугаарт санхүүгийн мэдлэг боловсрол хамгийн чухал байдаг юм аа. Миний хувьд бол REACH төслийн хүрээнд хамгийн анхны сургалтанд нь хамрагдаж нэлээд зүйлийг мэдж авсан. Энэ мэдсэн зүйлийг би өнөөдөр өөрийнхөө бизнест ашиглаж бизнесмен улам илүү амжилттай явагдаж байна. REACH төсөл төр болон хувийн хэмжлэлийн түншлэлийг бий болгох замаар жижиг дунд бизнесийн зээлийг зуучлан дэмжлэг үзүүлэх нэн төрөний зорилгынхаа хүрээнд хүнсгүтэй аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, зээлийн батлан даалтын сан, нийслэл орон нутгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүд, арилжааны банкуд, олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран төслийн 5 салбар нэгжээр дамжуулан жижиг дунд үйлдвэрүүдийн санхүүжилтийг дэмжин ажиллаж байна. Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг, хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага, REACH жижиг дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих төсөл.